Хүмүүс надаас таны амьдралын гол ишлэл юу вэ гэж асуудаг. Миний амьдралын гол ишлэл бол Иохан 9:3. Есүс энж эцэгийнхэн ч нүглүүлснээс болоогүй. Харин энэ бол Бурхны үйлсийг түүгээр харуулахын тулд юм. Би 20 ангийн үйлчлэл хийдэг бөгөөд хоригдлоо надтай илүү амархан ойлголцдог л доо. Би харааны бэрхшээлтэй болохоор тэдэнд аюул учруулахгүй санагддаг байж магадгүй юм. Чи өмнө нь хэдэн удаа шоронд орж байсан бэ? Би хоригдлуудтай илүү ойр дотн харилцаж чаддаг. Учир нь нийгэм эсвэл чуулган тэднийг хардаг шигээр тэднийг би харах боломжгүй болохоор шүүдэггүй. 5 жил үү? Суллагдана гэхээр чамд ямар санагдаж байна да? Намаг яагаад харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан сүм байгуулахыг хүсдэггүй вэ гэж олон хүн асуудаг. Яагаад гэвэл би нийгмийн нэгдмэл байдал чухал гэдэгт итгэдэг. Нийгэмд сэтгэлгээний өөрчлөлт бий болсноор биднийг ялгаатай гэж харахаа болж адилхан хүн гэдгээр маань хүлээн авах учиртай.